За сайн байцгаана уу та бүхэндээ ийм сонирхолтой мэдээлэл хүргэе. За төрийн сан хөмөргийг одоо тэгш дүүрэн байлгадаг одоо 13 дугаар зууны ноу хау гэж одоо хэлэгдэх ийм уялгийн онол гэж бол байдаг. За Чингис хаанаас одоо үед өртөөлөгдөн ирсэн 800 жилийн настай ийм ном байдаг. За яг зөвөр ийм өвлөгсөн нь бол 800 жил шүү. Тэгээ маш удаан урт хугацааны настай. За тэгээ энэ дээр юу байдаг вэ гэхээр төрийн сан хөмөргийг уялгийн онол буюу цахилж яваа соёолон бор мороор ингэж төлөөлүүлэн илэрхийлсэн байдаг. За 10 ийм бүрдэл хэсэгтэй эдгээр 10-ыг хийж чадах юм бол манай төр улс маань маш тийм баян чинэлэг байх нэ. За тэгвэл тэдгээр 10-ыг хамтдаа сонирхъя. За энэ зураг дээр оруулсан байгаа эхнийх нэг эгцэг хууль. За эгцэг хууль бол ганцхан хүний хууль бол ерөөсөө биш. Тухайн газар нутгийн хүн байгаль амьтны төлөөх юм жамын хууль байж байгаа. За хоёр дахь нь алтан дээд үнэн хамтын хариуцлага гэдэг. За хамтын хариуцлага гэдэг маань одоо өнөөгийн нийгэм маань бид нар хувь хүннийг л одоо ингэж тусгаарлаж авч үздэг шүү дээ. Хүний асуудал бол тухайн хүний л асуудал гэж орхидог. Тэгвэл хамтын хариуцлага дээр тэгдэггүй юм. Тухайн одоо нийгэм даяараа бүх хүний асуудлыг чухалчилж авч үздэг. Миний асуудал бол чиний асуудал, чиний асуудал бол миний асуудал гэж ийм амны барилгатай ийм харилцааг бол хэлдэг юм байна. За гурав дахь нь алтан дээд үнэн. За алтан дээд үнэн гэдэг маань за орчих үеийн ертөнцийн бүх юмсын одоо үнний тухай ойлголтуудыг багтаасан ойлголт. За энэ бол маш өргөн хүрээнд байгаа. За тэгээ мянган хүнс дөрөв дэх одоо бүрдэл хэсэг нь бол тухайн улс орон мянган хүнсч мэрэгчлээ байх. За энэ нь ганцхан бидний одоо боддог сүү мах гурилын тухай ойлголт ерөөсөө биш. За энэ нь одоо бид нар наранд гараад нарнаас эрчим авдаг, сарнд гараад сарнаас эрчим авдаг. За бид нар байгаль дээр уулан дээр гараад бид нар сэтгэл санаа маань сэргээд одоо хоол идэх одоо юу хиймдээ баг хоол идсэн юм шиг тийм мэдрэмжүүдийг авдаг шүү дээ. Сэтгэл санаа унсан бол уулан дээр гарахад бас сайхан болдог. Үүнтэй адилхан бид нар байглаасаа тийм ох эрчмүүдийг авч байдаг байх юм. За үүнийг мянган хүнсч гэж хэлдэг юм байна. За тав дахь нь гэгэрүүлэгч орон зай. За тухайн улс нийгмийг одоо ахуйтай төртэй уялгийн онолоор удирдах гэвэл гэгэрүүлэгч орон зайг нь бүрдүүлэх хэрэгтэй байдаг юм байна. За 6 дахь нь улсаа өмөөрөх 9 ухаан. За ухаангүй бол бид нар яаж тэр ахуйг одоо удирдах вэ? За 7 дахь нь өөртөө эзэн эрх идэвхүйн 8 оюун гэдэг. За 8 оюуны сан за бас их тийм өргөн ойлголт юм билээ. За оюунтай байх ёстой. За 8 оюун гэдэг нь оюуны 8 сан бас хилдэг, зөн бэлгийг бас хилдэг. За 8 дахь нь акаг моноговл сэтгхүү гэдэг. Энэ бол хөх монголоор ойлголцох гэдэг утгатай. Одоо жам одоо үннээр гэх юм уу? ертөнцийн үннээр ярилцах жамд нийцэж амьдрах гэсэн утгатай. За 9 дахь нь оговл зүүн гэдэг. За бидний одоо оюуны тархины хамгийн дээд одоо бүтээл нь бидний ер нь бол зүүн байж идэг. За тэгвэл зүүн зөндөө энэ бол оговл зүүн гэдэг ойлголт байж идэг бахны Чингис хааны одоо хамгийн дэлхийг байлдан дагуулсан нэг хүчрхэг одоо болсныхан тэр нууц бас оговл зөнтэй их холбоотой гэж үздэг. За хамгийн сүүлийнх нь 90 бүтээвэрт 10 дахь нь одоо энэ морины сүүлийг бас одоо илэрхийлж хийж байгаа. За 10 дахь нь 90 бүтээвэрт нүүдлийн соёл. За 90 бүтээвэрт нүүдлийн соёл гэдэг. Эдгээр 10 зүйлийг уялгийн онолд одоо болгон ахыг тэгшилж одоо төвшигддэг ийм онол байдаг байх нэ. Бид нар ерөөл усаа яаж хөгжүүлэх үү, яаж сан хөмөрхтэй болох уу гэж асар ихээр ярилцаж хэлэлцдэг. Тэгвэл бид нар өмнө нь бол хэдэнтэй удаа бол байгуулсан. Тэгвэл энэ удаа бид нар түүхийг судлаад тэр түүхийн ноу хав нууц гэдэг байгаа зүйл үнэхээр тэр нууц юм уу? Бид нар тэр нууцыг тайлаад хэрэгжүүлж энэ цаг үед чадах юм уу гэдгийг бол алтан дээд содрын тайлалтай за бас маш олон тийм сургалтууд байдаг. Маш олон сургалтууд бол байдаг. Олон газрууд ч бас гаргадаг. Гэхдээ та нар маань бас сайн судалж байгаа. Сургалтуудад бас хамрагдгийг бол хэлээ. Тэгээд нэгэнтээ ийм биднэрт бол ноу хав зүйл гэдэг ноу хав бол байна. Тэгэхээр тэдгээрийг бид нар судлаад, суралцаад явхад за тэгээд дараагийн одоо улсаа илүү хөгжүүлэх бас боломж байгааг л бас хэлэх гэсэн.